ард зэргийн сэрэлүүд орж байгаа шүү. Ингээд хөөрчж. Тэгээд хавдчихж ийм. Би яг энэ хэсгэрээ тийм өндөр биш. Өндөр амартай хүн биш байхгүй гэсэн шүү. Тийшчихсэн. Тэг нүрэ бодъё. За би UP Cap-д үзсэн байна. Тэгээд одоо ирж байгаа. Дээр хинэн нэлээ. Өнөг UP Cap ирсэн ч лөө тэгээд хэлсэн чинь чи яасан баян ингээд намайг тэгсэн. Би бүр гаднэр яг үндэ ингээд тэ өглөө ерөөсөө ингээд автобус авахгүй байна. Би өөр одоо би дээр танарт би ингээд харалсан шүү дээ ингээд сургуулиас гэр хүртэл алхахад. Хэд байлаа 5 гаруй километр болоо. Тэгээ би ингээд алхаж ирсэн гээд ер нь нэг цаг 30. За ер нь нэг цагийн юм ажиллаад байгаа байхгүй. Тэнгүүт би өглөө за 5 дуусъя. Яг үндэ би 30 минутанд өөрийгөө бэлдэж чадахгүй л дээ. Гэхдээ за яг 5:30 юу яа бэлэн болчих гэж бодъё. Төсөөлье. Тэгээд 6:30-ад ер нь сургууль дээр очино гэсэн үг. 5:30-аас гэрээс гарах юм бол 6:30-ад алхаж яваад. Тэгээд яг 100 байх юм бол тийм үстэй. Уусаа би 100 ажилтаа ер нь байнга л алхаж л очдог байсан. Гэхдээ нэг 45 минут энтер алхдаг байсан баха тэр ажил руугаа. Тэгээд үнэхээр тэгэл очих ёстой болохоор би ингэж яваад байна л да. Гэхдээ яг бас байн биш л те. Одоо өнөөдөр л гэхэд ингээд зориг унтж байгаа байхгүй. Тэнгүүт би бас тэгэл өөр нэг албатай юм шиг сэрбос гэж бас тэгээд ахан цаашаа энэ тэгээ. Харин гэхдээ юу ямар энэ сургалтыг багштай хэлж агаад тэг үнэхээр үдээс хойш юм уу тэгээд 7 2 удаа ордохгүй энийг одоо нэг удаа шууд юм урт хугацаагаар бас болохгүй бол нэр бас ингээд л яваад ах бас ч асуудалтай. Үнэхээр сэтгэл байлаа гэж тийм стейж тас 10 алхад ордог сургуулиас юм бол чамаалга. Нэг жолооч маань хаашаа явцсан бол яваад өгсөн багч. Эхний 2 цагаас өмнө би шууд 3 цаг дараалаад орох юм байна. Тэрнээс өмнө халуун ус ууж байна. Өглөө сургалтандаа ирж суусан. Өчтөр би зөргийг ингээд тэр сондгой мондгой гэж шоолоодсан шүү дээ. Тэгсэн чинь өнөөдөр өөрийгөө бас нэг тий шоолуулах зүйл хийлээ. Тэр нь би ингээд багш хэлдэг байхгүй юу? Ингээд багшаа өглөө ингээд 7-ны 2 өдөр ингээд сургалтын дээр суух надад жоохон хүндрэлтэй байна. Ингээд яг цаг хугацааны хувьд. За тэгсэн чинь үдээсээ шугасаа орж байгаа өөр нэг групп анги байгаа гэж бодсон. Би бүр тэрийг мдээгүй угаасаа л энэ группт суух хэрэгтэй гэж бодоод өглөө болго ирдэг байсан байх үед. Зүгээр л би үдээс хойш тэр группт сууж болохоор юм байгаа байхгүй юу? Айгу. Ингээд энэ бүгд миний л буруу. Алдаг зүгээр өөрөөсөө л аяг. Яа. Энэ бүрийгээ амар харагдаж шít. Хавдрын. Тэгээ танарт харагдаж байгаа үг мэдгүй лээ. Шууд ингээл яг хөхөрч харагдаад нь. Оосон маргааш хагас утсан. Тэгээд яг идэгчих байхаа. Одоо болохоор миний толгой жахан дүнхтэй байгаа юм шиг надад байгаа болохоор аниагаар бариулхаад. За ингээд сэгсэгтлээ бариуллаа. Бараг аврагдахаар болчих юм шиг.
Яг энэ хэсгээ нэг бодог нэрлэлчих. За. Толгой л өвдөхгүй байвал бодог модогч явахт тийм үст. За яа, өнөөдөр болохоор ингээ хичээлийн 6 цаг, дугуйлангийн 2 цаг буюу 8 цагийг амжилттай давж чадлаа. Одоо юу хийх вэ гэвэл 6B-гийн урлагөөслийг төрхөнд давтуулаад багшийн эртэл төр байж ах хэвээр. Тэгээд гэс юугаар би ойрдоо ерөөс ийм скултыг ажиллаагүй байгаа заа. Мэдгүй зүгээр л ингээд яагаад ч юм яг 11 сар гарснаас хойш зүгээр л амар залхуу юм уу. 10 сард би бүр үнэхээр итгэвтэй болно ингээл тэг оруулаад байсан чинь 11 сар гарсан чинь зүгээр. Мэдгүй. Би хараа энэ одоо нэг бие даалтын 7 хоногийг дэлгэндүүлээд юу яах гэж байгаа. Бие даалтын 7 хоногийг дэлгэндүүлээд тэр одоо e-school дээр тавих хэрэгтэй байсан юмнуудыг тавих гэж байгаа гэх юм уу? Энэ ширээнд орох болбоор босооч яхаа мэдэрлээд байгаа юм бэ?